Орос, Монгол, Хятад 3 улсын эв найрамдлын дэлэг тэмдэг болсон Манжуурын гоо бүсгүй 2016 олон улсын 13 дахь хуралдаан маань тун удахгүй Манжуур хотноо зохион байгуулагдах гэж байна. Манжуурын гоо бүсгүй тэмцээнд дан мэрэгчлийн модельуд оролцдоггүй. Гоо бүсгийн тэмцээн гоо сайхны тэмцээнд оролцох хүсэлтэй хүн болгонд манай үүд халга нээлттэй байдаг. 8 дахь удаагийн Манжуурын гоо бүсгүй тэмцээнд оролцож байсан. Давяаслаг мис шагналыг хүртэж байсан. Өмнөх 12 жилийг түүхийг ингээд харж байхад төрөл бүрийн салбарын хүмүүс манай тэмцээнд оролцож байсан. Үндэсний дуу жирэмч сайн бүжигчин 8 байна. Давяаслаг мис гэсэн номинацийн шагналыг хүртэж байсан. Тэгэхээр 12 жилийн түүхтэй уг тэмцээн маань энэ жилээс үндэсний шалгаруулалт тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа. 10 дугаар сарын 21-нд Оросын албаны улсын Чита хотноо Орос дахь үндэсний шалгаруулалт тэмцээн болох бол Монгол улсын шалгаруулалт тэмцээн маань 10 дугаар сарын 27-нд One Event Hall-д зохион байгуулагдаж байна. Үндэсний шалгаруулалт тэмцээний маань ерөнхий зохион байгуулагч нь Ариун гоо үжийн төрийн бас байгууллага байгаа. За ерөнхий спонсороор маань Хятадын Fada Group оролцож байгаа. За мөн олон байгууллагууд бид нартай хамтран ажиллаж байгаад маш их баяртай байгаа. Жишээлбэл Aqua Fashion, Eva Beauty Salon, Wallerson Cosmetics, UBS телевиз, Үлзий телевиз гэх мэтчлэн олон байгууллагууд бид бүхэнтэй хамтран ажиллаж байгаа. Энэ зочныг ашиглаад бүх хамтран ажиллаж байгаа спонсор байгууллагуудаа баярлалаа гэж хэлмээр байна. Манай компани өөрийн бикини загвараараа хамтран ажиллах болсондоо маш их таатай байна. Альва миссийн тэмцээнд бикини үзүүлбэр гэдэг бол хамгийн чухал үзүүлэлт байдаг. Тэгээ Монгол улсаас оролцож байгаа 15 мисстэй өөрийн брендийнхаа хамгийн шилдэг загваруудыг өмсүүлж оролцох болсондоо маш их таатай байна. За 12 жилийн хугацаанд нийт 120 гаруй гоо бүсгүйчүүд Монгол улсыг төлөөлөн уг тэмцээнд оролцсон байна. Тэгэхээр жил болгон Монгол улсыг төлөөлөн 15 гоо бүсгүй, Орос улсыг төлөөлөн 30 гаруй гоо бүсгүй, за Хятад улсыг төлөөлөн 15, нийтдээ 60 гаруй гоо бүсгүйчүүд тэргүү миссийн тэтмийн төлөө өрсөлддөг байгаа. Зохиогдсон энэ хугацаанд Монгол улс 5 удаа тэргүү миссийн тэтмийг эх орондоо авчирч байсан бол Оросын албаны улс 5 удаа. За яг тэмцээний ерөнхий зохион байгуулагч Хятад улс маань өөрөө 2 удаа тэргүү миссийн тэтмийг хүртэж байсан. Тэгэхээр эндээс харахад тэмцээн маань хэр үнэн шудрах шүүлттэй болдог вэ гэдэг манаас харагдаж байгаа юм аа. За яг миний орсон 2014 оны одоо мисс Манжуур маш өрсөлдөөнтэй болж ирсэн. Надад гарах боломж юу байна? Бүгдийг одоо энэ тэмцээндээ маш их зориулж гаргаж ирсэн. За энийг төрүүлэх агш нь бол Монгол улс, Монголиа гэдэг одоо дуудуулахад бол үнэхээр бахархууштай сайхан үйл явдал болсон. Тэмцээний бүртгэл 10 дугаар сарын 15 хүртэл явагдаж байгаа. 10 дугаар сарын 27-нд One Event Hall-д болох үндэсний шалгаруулалтанд нийтдээ 30 гоо бүсгүй оролцож, түүнээсээ шилдэг 15 гоо бүсгүй шалгарч, 12 дугаар сар зохион байгуулагдах Манжуурын гоо бүсгүй олон улсын 13 дахь хуралдаанд Монгол улсыг төлөөлөн оролцох юм аа. Амьдралд бол мөнхийн хөдөлгөөр эмэгтэй хүнийг амьдралын их бол гэж бас үздэг. Аливаа тэмцээн уралдаанд орсноороо хүн дандаа өөрийгөө ялж идэг. 2016 оны Манжуурын мисс орох гэж байгаа бүх охид бүсгүйчүүд. Та бүхэн болвол эх орныхоо нүүр царай шүү. Шилдэг 15 гоо бүсгүйг хамтдаа шалгаруулцгаая. Та бүхнийг өрж байна.